Зевс хүртэл айдаг байсан аимшигт эгч дүүс гэж хэн байсан бэ? Грекийн бурхтын ертөнц үргэлж эмх замбраагүй. Хүсэн шунал, атаа хорсол, дайн тулаанаар дүүрэн байжээ. Зевс аянгад нэжив нүлж, Гера атаархаж, Арес цус нэхэж, Афродита хайр дурлалыг тараана. Гэвч энэ бүхний дээр Олимпийн хүшгүй өндөрт бүр чимээгүй өөр нэгэн хүч оршдог байв. Тэнд 3 эгч суун. Тэдний өмнө эвэл хүнч, бурхан тэнгэрч, бүр аян гатгагч Зевс хүртэл толгой гудайдаг байжээ. Тэднийг морууд буюу хувь тавилан захирагч эгч дүүс хэмээн нэрлэдэг. Төсөөлөд үзтээ бүх орчлон ертөнц аврах том эерх машин мэт. Тэр машин дээр амьд бүхний хувь заяа, урт утас болон сүлжигдэнэ. Харин тэр бүхнийг удирддаг нь мөнхийн 3 эгч байв. 1. Клото, эерэгч. Уран эгчийн хамгийн залуу нь Клото. Тэр цэвэр носоор амьдрахын утсыг ээрдэг байжээ. Түүний гарын ганц хөдөлгөөнөөр шинэ амьдрал эхэлнэ. Хүн, амьтан, бурхан хэн байх нь хамаагүй. Бүх амьдралын эхлэл Клотогийн гарт байдаг байв. 2. Лахесис, хувь тогтоогч. Дундах эгч Лахесис бол амьдралын уртыг хэмжигч. Тэр хэн хэдэн жил амьдрах, ямар хувь тавилантай учрах, амьдралд нь юу тохиохыг шийддэг байжээ. Түүний шийдвэрийг өөрчлөх арга үгүй. Гуйлдч нэмэргүй, залбирлж тус болохгүй. 3. Атропос, заавал биелэгч. Хамгийн ахмад, хамгийн аимшигтай нь Атропос. Түүний гарт үргэлж аврах хайч байдаг. Тэр амьдрахын утсыг тасалдаг байжээ. Хайч ганцхан хавжигдах мужид бүх зүйл төгснө. Буцах зам байхгүй. Түүнийг хинж зогсоод чаддаггүй. 4. Хувь заяаг тогтоогчд. Эгч дүүсийн нэр хүртэл өөрчлөх аргагүй гэсэн утгатай. Морууд буюу эгч дүү 3-ын тогтоосон хувь тавиланг эртний грек хэлээр море гэж нэрлэдэг байжээ. Энэ нь оноогдсон хувь, заяа төрөг гэсэн утгатай. Ядуу хүнч бай, хаанч бай, бүр мод чулуу, ол мөрөн хүртэл өөрийн гэсэн хувь тавилантай гэж үздэг байсан. Хамгийн сонирхолтой нь Зевс хүртэл тэднээс эмээдэг байжээ. Титануудад ядалт байгуулж ертөнцийн эзэн болсон тэр хүчирхэг бурхан яагаад ердөө 3 эмэгтэйгээс айсан бол? Учир нь тэд Зевсээс ч илүү эртний, илүү гүн хүчний биелэл байв. 5. Гарал үүсэл. Нэгэн дамагт өгүүлснээр морууд буюу эгч дүү 3 нь Нюкта буюу шүний охид байжээ. Нюкта бол ертөнц бий болохоос өмнө оршиж байсан эртний хүчний нэг. Тиймээс морууд Олимпийн бурхтаас ч өмнөх ертөнцийн анхны хууль дүрмийн нэг хэсэг гэж тооцогддог байв. Зевс олон зүйлийг захирч чадна. Гэхдээ моруудын тогтоосон хувь тавиланг өөрчилж чаддаггүй. 6. Хувь тавилангийн өмнө хинж сөхөрдөг. Домогт өгүүлснээр Зевст Пифос хэмээх тусгай сав байсан гэдэг. Тэнд хүмүүсийн хувь тавилан хадгалагддаг байжээ. Зевс хэн нэгнийг ивэж эсвэл шийтгэж чадна. Гэхдээ зөвхөн Лахесисийн тогтоосон хэмжээнд л. Тэр заримдаа хүний насыг уртсахыг хүсдэг байсан ч эцсийн шийдвэр үргэлж Атропосих байдаг байжээ. Зевс аянг буулгаж дазар дэлхийг донсолгож чадна. Гэвч нэг өдөр Атропосын хайч өөр дээр нэрнэ гэдгийг тэр өөрөө мэддэг байсан. Эгч дүүс түнд ганцхан үннийг өрөргөлж сануулдаг байв. Хувь тавилангийн өмнө хинж сөхөрдөг. 7. Мэхлэлт. Гэхдээ моруудыг хүртэл хэсэг хугацаанд мэхэлж чадсан хүн бий. Тэр бол Сизиф. Мөнхийн хэрэм өнхрүүлдэг тухай домгийг нь та мэдэх байх. Сизиф үххийнхээ өмнө эхнэртээ оршуулгын зан үйл хийхгүй байхыг захижээ. Дараа нь үхлийн бурхан Танатос ирэхэд түүнийг гинжлэн хорьсон байна. Үүний улмаас хүмүүс хэсэг хугацаанд үххээ болжээ. Атропос амьдрахын утсыг таслахыг хүссэн ч Танатос ажиллаа хийж чадахгүй байсан учраас төгсгөл ирэхгүй байв. Гэвч удалгүй бурхад бүхнийг хэвэнд нь оруулж Сизифийг аимшигтай шийтгсэн юм. 8. Дүүслэл. Урлагийн бүтээлүүд дээр моруудыг ихэвчлэн дунд насны эсвэл өтгөс эмэгтэйчүүдээр дүрсэлдэг. Тэд урд сул даашин зөмсөж, гартаа ээрүүл, амьдрахын утас, судрын хуудсууд барьсан байдаг. Зарим зураг дээр Лахесисийг жинлүүхтэйгээр дүрсэлдэг нь хувь тавиланг яг таг хэмжлэгийг илэрхийлдэг аж.
Хожим уран бүтээлүүдэд тэднийг илүү үзэгсэхэнтэй хүндэг төрхтэй зурдаг болсон ч мөн чанар нь хിവэрэ үлдсэн. Тэд бол зайлшгүй хувь тавилангийн дүр. 9. Хатуу ширүүн оршихуй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс моруудыг Зевсийн зөвлөх мэт ойлгох болсон. Гэвч тэдний жинхэнэ мөн чанар бол хүнлэг бус, хүйтэн, чимээгүй хүч байв. Тэд инээдэггүй, уйлдэггүй, сайнч биш, мууч биш. Тэдний ажил хизээж зогсдоггүй. Нэг нь eerнэ, нэг нь химжинэ, нэг нь таслана. 10. Хувь тавилан. Моруудын домог хүн төрлөختөнд нэг үннийг сануулдаг. Энэ ертөнцид бүх зүйлд төгсгөл бий. Хүч чадалтай хүнч бай, бурхан тэнгэрч бай. Хувь тавилангийн өмнө бүгд ижил. ертөнц оршин байгаа цагт 3 эгч ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Нэг нь амьдралыг эхлүүлнэ, нэг нь химжинэ, харин нөгөө нь өршөөлгүйгээр төгсгөнө. Саак Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.